За тэгээ энэхүү мэдээллүүдийг та бүхэн гүнзгийрүүлж унших боломжтой. Ингээд бид хэвлэлийн томыг хүргэлээ. Цаашхлаа бидэнтэй хамт байлаа. Маш баярлалаа. За надад хамт хүргэсэнд баярлалаа. Хэвлэлийн том. Өнөөдөр хэвлэлийн том 100 мэдээ 3 санаас үлээ. Тэглээ. Өглөөний шарын 100 мэдээ. Үндэсний шууд. За би чамд төр орох боллоо. Удахгүй үзье. Окей. Үзэгчдээ та бүхэнд өнөө өглөө хөтөлбөр маань зочныхоо ярилцлагаа үргэлжлүүлэн хүрэхэд бэлэн боллоо. Бид амлсан явсаар өглөө та бүхэнд хийж байсан өөрийнхөө амьдралын юм аяыг өөрчилж чадсан нэгэн залуу төлөвлөлийг уулзуулах гэсэн байна. За студ GBC компани захирал төвшин жаргал хүрэлцээрээ байна. За түүний хувьд хүссэн хэмжээнд болтлоо турч чадсан. Гол нь турахтаа өөрийнхөө хүссэн бас бие галбыг олж чадсан. Ийм одоо гахалтай үнийг уулзуулах чинь. Яг тэгэхээр өнөө өглөө хөтөлбөр ер нь тархалтай тэмцээл л байгаа. Бид маш олон яг турч чадсан түүхүүдийг та бүхэндээ танилцуулсан. За өнөөдрийн зочны онцлог л эрэгтэй гэдгээр онцлогтой байна. Өглөөний мэд сайхан амарсан. За сайхан амарсан та бүхэн. Ажил төр сайн. Ажил сайн байна. За. Эхлээд танд баяр хүргэе. За өөрийгөө дийлэн гэдэг бол хүн болгоны хийж чадж байгаа зүйл биш шүү дээ. Ер нь бол манайд бас амьдралын юм аяга өөрсдөө шаардлагатай болсон маш их хүмүүс байгаа. Арга зам олж чадаагүй л байна. Тэгэхээр таны одоо яа арга замыг л бид нар судлах гэд өөрсөн байна. За та өөрийгөө арга тайлбарлах уу? Сая хонгор мань хэллээ шүү дээ. Өнөөдрийн зочин бол эрэгтэй хүн байгаа. Тэгэхээр энэ юу хэлж ийнө вэхээр нийгэм төртөл одоо нэг эрэгт турж морох нь эмэгтэйчүүдийн асуудал юм шиг тийм одоо ойлголт төрсэн байгаа байхгүй. Тэгээ эрчүүд бол одоо дүүрч гэх ингээд өнгөрчих гээд. Тэгээд тэр тусмаа би одоо 35 настай 30 гараад ирэхээр залуучууд одоо бол өнгөрсөн гэж боддог тийм хандлага бас байгаад идэг л да. Тэрийг нэг хэдүүлэн хамт эвдчихсэн өнөөдөр тийм. Тэгэхээр арга барилын хувьд тэгэхээр одоо нөгөө заавар зөвлөгөө ингээд интернетээс хайдаг ч юм уу иймэрхүү байдалд болохоор ихэвчлэн дандаа мэрэгжлийн тамирчид нь одоо мэрэгжлийн чиглэлийн тийм заавар зөвлөгөөнд өгчихсөн. Би нэг айхтар тийм одоо тамирчин биш ээ тий. Зүгээр л сайхан ингээд энгийн байдлаар ингээд турмаар байна гэсэн хүмүүс болохоор яг зориулсан тийм зааврууд яг монгол хэл дээр бол аюу хавархан байдаг байхгүй. Тэгээд тийм учраас бас би бол мэдээж мэрэгжлийн тамирчин биш шүү дээ. Гэхдээ мэдээж зүгээр одоо эрэгтэй хүн аюу сони юм. Яагаад бас зарим эрэгтэйчүүд турдгун гэхээр турчаараа жижигхэн болоод нөгөө булчингаа бас давхар хөгжүүлж явахгүй болохоос жижигхэн болчоор эрэгтэй хүн ч бас нэг жоохон том баймаар байгаа гэдэг. Тэгээд харгалаад идэг болоо гэж бодоод идэв шүү дээ. Тэгээд 30 гарахаараа ер нь ингээд одоо өнгөрсөн гэж бити бодорой. 30 гарахаар харин жинхэнэ таны амьдралаа дахиад нэг өөрчлөх одоо дараагийн нэг 90 үе чинь эхэлж шүү гэж ойлгох хэрэгтэй. Яг хизээ ухаарсан бэ? Хүн нэг тийм толгойд орж ирдэг цаг мөчөөд яг юунаас болсон бэ? За би сая 2015 оны 4 сард Америкт очиод нэг компани уургийн бүтээгдэхүүний нээлтэнд оролцсон юм. Өө за. Тэгэнгүүтээ тэндээс харсан чинь тэнцээ нөгөө нэг өөрчлөгдсөн хүмүүс ингээд шууд рекламууд өөрсдийнхөө ерөөсөө яг л бодит нөгөө хүмүүс нь өөрсдөө зогсож байгаа байхгүй. Тэгэл яг өөрчлөгдсөн гэл те. Өмнөх дараагийнх гэж зургуудаа тавьчихсан. Тэгэнгүүт хүн би бодохгүй. За ерөөсөө би ч гэсэн бас өөрчлөгдөж болох юм байна те. Ингээд энэ хүмүүс шиг нэг сайхан зураг тавиад ингээ яахансаа гэж их бодоод. Тэгэнгүүтээ яг зүгээр залуучуудад хандаж хэлэхэд ихэнх хүмүүс нөгөө багш нар хүртэл хэлчихдэг байхгүй юу? Дасгалжуулагч нар бити хурдан үр дүнд яараа тийм удаан хугацаанд хийгээрэй. Тэр нь зөв. Удаан хугацаанд хийх нь ойлгомжтой. Насан туршийн энэ дасгал хөдөлгөөн гэдэг нь насан туршийн байх хэрэгтэй. Гэхдээ хурдан үр дүнд дургүй хүн гэж байдгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бушуух нь ийм болгохоодоо хүмүүсийг алмаар болох юмсаа тийм. Тэгэхээр гол миний хэлэх гээд байгаа сигнал бол за тэр гоё сайхан биетэй угаасаа тийм альбертлэг тэр сайхан залуучууд бол давуу талтай байна. Гэхдээ хэрвээ та тарган одоо тийм мариалаг байгаа бол бүдүүн байгаа бол тэр одоо бие организмдаа сэтгэл хангамжгүй байгаа бол харин ч бүр том даваа талтай гэж хэлэх гэдэг. Яагаад тэгэхээр дэлхийн ертөнцийн та нар анзаараад үзэх бүгд өөрчлөлтөнд дуртай байдаг байхгүй. Нэг гоё залуу гоёор байхад төдийлнэх айхтар шүү. Ийм байж байгаа ийм болцсон байна шүү дээ. Энэ ядуу байж байгаа баян болцсон байна шүү дээ. Энэ бүдүүн байж байгаа туранхай болцсон байна шүү дээ. Энэ одоо булчинг байж байгаа булчингтай болцсон байна шүү дээ гэдэг тийм юм аюу дуртай байхгүй. Тэгэхээр одоо хэдүүлээ юу гэж ойлгох вэ гэхээр хэрвээ та тарган бол явуулнаас өмнө ч гэдэг юм уу те өөрчлөлт хийж чадах юм бол тэр чинь шууд олон анхаарал татдаг. Нөгөө гоё хүн гоёор хурж ирэхэд танаас бага анхаарал татнаа гэсэн үг байхгүй. Одоо яг таны хуучны зураг байна. Энэ яг 4 сард байсан зураг. Тий 4 сар, 5 сар, 6 сар, 7 сар энэ 9 сар их гэхэр чинь тэр 5 сарыг бааш таарах гэдэг л да. 4, 5, 6, 7, 5, 6, 7, 8, 9 сар. 9 сард бид нар яг байгаль нуур дээр амарч явахдаа энэ хамгийн сүүлийн зургийг авах бол. Тэгээ эндээс та бүхэн анзаарах юм бол зүс царайн дээр үүссэн өөрчлөлтийг нэг анзаартаа. Бидний зурган дээр тийм залуучсан байгаа. Тийм байна. Гайхалтай. Хамаагүй залуу болсон. Тэгээд нөгөө өөртөө хувцлах стилэндээ хүртэл анхаарч эхэлсэн харагдаж байгаа шиг байна. Тий, стил бол тэгээд яг одоо арай залуулаг, соглог тийм хэмнэлийг одоо бид нар чинь гадаадын хүмүүсийг болохоор чинь
Монголд ирэхээр те хөгшин хүмүүс нь аюу залуу стилтэй юм байна те. Бид нар чинь нөгөө хувцсандаа ч гол нь биш. Тархин залуу байгаад байгаа байхгүй те. Сэтгэлгэн залуу учраас өөрчлөгдөв. Дээрээс нь хөлсөн хувцас өмсч болно шүү дээ. Тийм хөлсөн хувцас өмснө те. Тэгээд одоо манай одоо энэ хүүхд харагдаж байна л та. Хүүхд тийм манай хүү байхгүй. Тэгээд аавгаа дагаад бизнес дээр дандаа ирдэг. Тэгээд хүүхдийнхаа баатар нь байх ч хамгийн гоё шүү дээ. Тэгэл байх уу? Одоо нөгөө хүүхдүүдийн баатар чи хэн болчиход байна гэхээр нөгөө Капитан Америк, Халк те. Тэгэхэд манай хүүхдийн баатар нь бол би байхгүй. Тэр хэдээс. За аав нь Халкаас юм байна. Халкаас бол арай жижиг юм байна гэж. Капитан Америкаас том болчихтой байна. Суперменээс том болчихтой байна. Бүгдээс нь том байна. Халк ч аргагүй шүү дээ амар. Энэ бол хамгийн энгийн зорилго байх хэрэгтэй байхгүй. Тийм ерөөсөө л хүүхдийнхаа баатны тийм хүүхдийнхаа баатар нь байна. Гайхалтай танд маш гоё. Энэ гоё зураг. Энэ гэхдээ инээдтэй зарим хүмүүс болохоор жоохон сонин эвгүй байна гэж яриад байгаа зүгээр. Манай хүү ингэ зогссон. Яа дандаа юм боо зүгээр тийм шууд гоё гарч болохоор байна. За танаас шууд асууя. Өдөрт хэдэн цагийг фитнес өнгөрөөж байна? Хоол хүнсэн дээр анхаар уу? Тэгэхээр би фитнест бол өдөрт нэг цаг 30 минутыг өнгөрөөж байгаа. Эхэндээ бол 2 цаг маяг гэдэг хийдэг байсан. Сүүлдээ ингэ темпэнд орчхоор хүн яг цаг 30 минутанд бүх юм амжилттай болчихсон. Өдөр болгоно уу эсвэл? Ерөнхийдөө бол өдөр болгоно. Тэгвэл сүүлдээ эн чинь дадал болоод айгүй гоё штэ. Тамхинд ордог одоо муу зуршлууд байдаг штэ. Тэгэхээр муу сайн зуршил гэж зуршил гэж нэг юм байгаа юм эхлээд. Тэр бол таны биед тогтохдоо муу сайн гэж ялах. Яг адилхан. Сайн зуршлыг хийж чадах юм бол тогтоож чадах юм бол тамхитай адилхан гэсэн үг байхгүй. Тэгэл фитнес зааланд очоогүй өдөр бол нэг очмор санагдaltaй ерөөсөө болж өгдөг. Тэгээ өглөө босоод бошгон шиг фитнестэй зааланд хичээлчээ тэгээ явчихсан. Багтаа йогийн тусалдаг хөслөж байгаа маа да. Үгүй энэ зүгээр яг Facebook одоо нэг гоё ингээд зургууд хийдэг шүү дээ. Тэрэндээ хөгжилтэй маягаар орж байгаа гэдгийг төрсөн болов гэж харж байна. Энэ яг зөв йогийн нэг хүний хөдөлгөөнийг дуурайгаад байна. Йогийн нэг харагдаад байгаа юм шиг. Би ч одоо тэр цаатлын бассейн уртаа шээ 40 м гэж байгаа байхгүй. Тэгэд ингээд нэг гадаад хүмүүс байсан л тань чи. Тэгээд нэг GoPro зүүж жагаад шумбаад нэг ч гар амьсгалахгүйгээр шумбсаар бод нөгөө ирдэн гараад ирэхгүй. Гэсэн чинь гадаадудаас их гайхаад алга малгадчихаа. Би ч нэг сэлэнгийн хөтлөхөөр хүн сэлж чадна. За тэгэхээр өшөө бүр дэлгэрүүлж асуумаар байна. Юу гэхээр яг энэ чинь ингээд хасагдахад баг хасагдахад аюу хэцүү шүү дээ. Хүнд ингээд хасагдахгүй юм шиг санагдаад шантраг тохиолдол зөндөө байсан болов. Тэгэхээр яг тэр одоо мөчлүүдээ үеүүдэд та бас нэг сайхан тайлбарлаад өгөхгүй. Тэгээ эхний 1 сар бол хүний бие нэг төдийлөн өөрчлөлт гарахгүй тийм байд. Тэр саруудад ихэнх хүмүүс ингээд болчиход байдаг. А 2 дахь сараас та зүгээр гайхамшигыг л харна гэсэн өөрийнхөө бие дээр шууд ингээл илт өөрчлөгдөж эхэлдэг. Яг тэр хүн нөгөө эмэгтэйчүүд маань ялангуяа ингээд гүүгээд хөлсөө гоожуулаад тураад ахаар их турчин гэж ойлгодог. Мэдээж ихний хөлсөө гоожуулсан 7 хоног шүү дээ. Тэгэхэд ингээд хүн ингээд чийг алдчихдаг байна. Их хөлс гоожуулсан чийг алдангууд аюу хөнгөрж байгаа юм шиг жиндээ зогсонгууд үр дүн гарцсан. За дараагийн 7 хоногоос явхаа байлаа да. Яг л янзандаа ингээд яваад байдаг. Тэгэнгүүт хүмүүс ингээд болоод энэ бүтэхгүй мэн хайчдаг. За тэрний дараагийн те яг 2 дахь сараас эхлээд үр дүнгууд аюу сайн гарч эхэлнэ. Нэгдүгээр хоёрдугаар болохоор нөгөө хүмүүс маань мэрэгжлийн тамирчид нөгөө хэтэрхий их одоо нөгөө суц тэлэгч байдаг юм уу амар нөгөө тамирчдын хэрэгэлдэг юмнуудыг хэрэглэхэд ингээд зөвлөнгөд нөгөөдөлж айцдаг. Тэгээд ерөөсөө нэмэлт юм хэрэглэхгүйгээр турхан зөвөө гэдэг ингээд гүгээд байдаг. Харин нэмэлт юмыг бол та өөрөө судлаад эрүүл мэндэд гаж нөлөө байхгүй те. Тэгээд тэр өөх мөг шатаах хувь хэмжээний одоо энгийн хүмүүс зориулагдсан юм уу тамирчид зориулагдсан юм гэдгийг харж байгаад бас хэрэглэж хэрэгтэй. Бага хэмжээ өөртөө тохируулаад хэрэглэж хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө мөнчгөрөөрөө зүтгэдэг байл хэвчээ шүү дээ. Тэрний хувьд бол баатар хэрэгэлсэн болж байна. Хэрэгэлсэн тэр бүтээгдэхүүн хэрэгэлсэн. Гэхдээ одоо нөгөө бүсгүйчүүд маань тэр тусмаа одоо ингээ ялт хөдөлгөнд хоол сайн аа. Тэгэхээр би бол нэг зүйлийг бол маш хатуу ойлгож байна. Та хоол сойх тухай ойлголтыг толгоноос авч хай. Харин хоолыг сойх биш, солих тухай бодно гэсэн үг. Сольж, эрүүл зөв хоолж эхэлнэ. Өөртөө уург өгнө, чанартай одоо нүүрс ус өгнө шиг юм уу те. Зөв хоолж эхлэх хэрэгтэй юм билээ. Таны нэг өдрийн дэглэмийг нэг сонсгоо. Та хэдэн сэдэн цагийн хооронд бэлтгэлээ хийдیں۔ Юу идэж уудیں۔ Яг деталаад хэлжүүл бас хүмүүст маань их ойлгомжтой байна. За өглөө бол болж игэл гурилнаас татгалзнаа. Өглөө 6 цагт босоод за тэгээд цайгаа бэлдэн штэ. Та тэгэхээр манай нэвтрүүлгийг үздэг юм биш үү? Үзэн. Би ч нөгөө даа нэвтрүүлэг голдныг орж исэн болохоор аюу өөр юмсыг үздэг. Өөрөө байгаа шиг үзэн штэ. Тэгээд цайгаа бэлдэн. Цайндаа болохоор болж игэл гурил багтаа. Ер нь бол нэг хоолны дэглэм гэхээс илүү гурилаа ихлэ басчих турц зорилготой юм. Гурил огт байхгүйсэн ч болно. Амарх юм биш тэр чинь будаа идэл тэгээд хоол идэл явах чинь. Тэгээд ногоо болж игэл төлхөө идэнэ. Тэгээд махаа идэл мэдээж өгөхгүй идчихэж штэ тий. Болж игэл хоньны биш үхрийн мах илүү идэл юм байлээ. Би бол нэг айхтар сайн мэдээгүй. Гэхдээ зүгээр үхрийн мах идэл ингэ явсан. Нэг хэсэг дахианы чэйж мэж идсэн. Залуучууд хийх ёстой гэхлээр бас үр дүнтэй юм байлээ.
Гэхдээ бас сүлд айлгаад байгаа шүү дээ. Дахианы зээж мэд чинь нөө гадаадаас орж ирдэг учраас тий. Тэгээ Монгол хүнс бол эрүүл. Тийм учраас Монгол үхрийнхаа махыг ингийн. Үхрийнхаа махыг сайхан жигэн юм уу тий. Болж игэл шанахгүйгээр жигнэх юм уу эсвэл чанах юу нэ арай бий дийлүү гэж. За тэгээд эд чинь тэгэнгүүтээ 8 цагад хүүхдээ өргөж өчөөд бэлтгэл рүү орчдөг. Эртгэд юм байна тий. Тэгээ ер нь өглөө хийсэн хамгийн зөв шүү. Бэлтгэлийг. Орой бол гинтийн нөгөө юунууд дөрчих гээд идэх байхгүй. Гинтийн ажлуудад өртөө. Тэгэнгүүтээ нэг таслахаар чинь тэр чинь дэлхийн нийт хамын баг хичээж ихсэн хүмүүсийн 80 төгрөг нэг таслалтыг 1000 таслалт болгодог гэдэг байна шүү дээ. Нэг удаа болчхоор за маргааш ч гэсэн нэг юм чи. Нөгөө төр ч гэсэн тэгсээр болоод. Би нэг зүйлийг хойно сая зочны өрөөнд байж захтаа анзаарлаа. Манай зочны утас цаг тутамд сэрүүлэг өгд юм байна. Өөртөө. Энэ ямар учиртай сэрүүлэг вэ? Энэ болохоор бас нэг үр бүтээмжээ нэмэгдүүлэх нэг арга юм байна. За. Тий. Гадаадын мундаг бизнес тренерүүдийн сургалтын дээрээс манай нэг хүн олж надад хэлсэн. Тэгээд нэг цаг тутам сэрүүлэг тавиад өнгөрсөн цагт би өөртөө улсын их орондоо хүүхдүүдтэй, гэр бүлтэй тий яг хин нэгэнд ч юм хэрэгтэй юм юу вэ гэж нэг бодож үзэх хэрэгтэй цаг болгоо. Хийгээгүй бол одоо дараагийн цагийг дахиж ингэж өнгөрөөхгүйгээд бушуу шиг одоо сануулга өөртөө байн сигнал өгөө. Тэгээд дүнэлтийг яваад. Тэгээ англи хэл одоо сурж байгаа хүн бол тий нэг цаг тутам нэг өгүүлбэрийг өдөрт 12 удаа харна гэсэн үг шүү дээ. Нэг өгүүлбэрийг 12 удаа харахад ой муутай хүн байсан ч барыг тэгээд 7-нд үлдээл тэгээд дараа нь ирэхээ зэрэг авсан. Тэгэхээр баярлалаа. Та энэ аргыг хийсэн хүмүүс хэрэглэв. Та өстө нөгөө нэг сая долларын санаа гэдэг чи та сая долларын зөвлөв өгсөн. Баярлалаа. Манайд ер нь сүүлийн нэг оролцож байсан дараагийнх нь та боллоо. Та үнэхээр үр дүнтэй зөвлөв өгсөн багч би. Баярлалаа. Та энэ их уран зориг, энэ их ирч хүч, энэ их тууштай байгаа зүйлээ хаанаас олж авдаг юм бэ? За хүн болгонд өөрийн сэтэлжүүлэх мотивацлах тийм зүйлүүд тусдаа байгаа. Яг минийх шиг байна гэж байхгүй. Миний гол уран зориг бол мэдээж хүүгээс гарч ирдэг. Хүүхдтэй баатар навахын сан тий. Хүүхдтэй хүн болгонд боддог шүү дээ. Хүүхдээ юунаас дутаахгүй өсөхийн сан гэдэг тий. Тэгвэл юунаас дутаахгүй өсөхийн сан гэхээсээ илүү нөгөө тэгэл юунаас дутаахгүй гэхээр юм авч өгöd байх биш. Ирээдүйд энэ хүүхэд юу болж яаж өсөж өгч вэ? Энэ хүүхдийн одоо мөрөөдлийг яаж булаачихгүй байх вэ? Яс юм дээр гой юм өгөөд цаг нь болоог байхад зөндөө олон юм өгөөд байгаа чинь хүүхдийн мөрөөдөл болоод байгаа шүү дээ. Яг л тэр хүүхдийн мөрөөдөл байсан юмыг яг ч багт нь өөрийнх нь хичээл зүтгэлгүй аваад өчтдөг. Тэгэнгүүт тэр хүүхдийн мөрөөдөл биш болчих шүү дээ. Өөрийн болгоцсон юм шүү дээ. Тэгээд дараагийнхаа одоо зүйл рүү орчих. Тэгэхээр хүүхдийнхээ мөрөөдлийг өөрт нь үлдээгээд болж игэл тэр хүүхдэд өөрийнх нь оролцоотой юмнуудыг өгч явах зорилготой учраас ингээ фитнес дагуулж яваал. Би танаас нэг зүйл асуумаар байна. Нэвтрүүлгээ дуусгасан. Яг тэгэхээр бид нэвтрүүлгийн ихэнд таны тухай ярьж байхдаа 14 орныг та төлбөргүйгээр туулсан, төлбөргүйгээр аялсан гэсэн. Та яаж энийг хийсэн бэ? Энэ болохоор ер нь би ч гэсэн одоо нөгөө GBC компани гэдэг байгаа маань боловсролын санхүүгийн боловсрол олгох компани багтай. Тэгэхээр санхүүгийн боловсрол энэ дэлхийн ертөнцийн ч одоо боломжууд дүүрэн байдаг шүү дээ. Бид нар бол их өрнөс нийгэмд амьдарч байгаа. Юу гэхээр аав ээжийнхаа хуучин байсан боломжинд баригдаж амьдрах гал хичээгээд байгаа хүмүүс байхгүй юу? Ажил хийх ёстой тэгээд тэтгэвртэй гарах ёстой гэсэн зарчмаар яваад байгаа гэсэн үг. Гэтэл өнөөдөр чинь нөгөө нийгэм ингээд даяарч чинь дээрээс нь хаач бизнес хийх боломжтой болчихсон. Зөндөө олон боломжууд байж байгаа. Тэрийг одоо нээж өхийн тулд монголчуудад дутагдаад байгаа хамгийн том юм бол санхүүгийн боловсрол байхгүй. Би сэтгүүлч бол өөр боловсрол байх ёсгүй гэж ойлгох гэдэг. Тэгвэл заашгүй та орлого олох ёстой, зардал гаргах ёстой учраас санхүүгийн боловсрол дагалдаж явж явах ёстой. Энэ боловсролыг нийгэмдээ түгээж чадах юм бол улс орны хөгжил хүртэл том нэмэр бол. Одоо солонгос үуч нүксү болгон солонгосчууд бизнес хийдэг бусад ажлуудыг хийж нэхэр за ихэнх бас монголчууд их очиж хийж штэ тий одоо хийхгүй байгаа ажлууд. Тэгэхээр тийм санхүүгийн боломжийг хийсэн бизнесийн янз бүрийн санаанууд байдаг. Тэр санаануудаа хэрэгжүүлээд эн чинь үнгүй аялаад байна гэдэг маань суулаа явж байгаа юм биш штэ. Хийсэн ажлын үр дүнд шагнуулаад яваад гэсэн. Зөв. За. 14 улсаар аялсан шүү 2 жилийн дотор. Зөв. За их баярлалаа. Зүгээр гайхчихсэн. Лото тоглоод хожсон болоо гэж үзэж байлаа. За танд маш баярлалаа. За баярлалаа та бүхэн ч гэсэн ажлын өндөр хүнтэй зөвлөгөө өглөө. Маш үнэтэй зөвлөгөөнүүд байлаа. Үзэгчдийн маань хувьд бас хэрэгжүүлэх болов уу гэж найдаж байна. Та цаашдаа маш олон амжилтуудыг гаргаарай. Хүүхдийнхээ баатар байна гэж зүтгэж байгаа. Хүүхдийнхээ баатар болохын төлөө байж байгаа. Энэ бол маш олон эцэг эхчүүдэд их гоё зөвлөгөө оллоо. За баярлалаа. Манай ихний дашнаар авдаг монголчууд нэвтрүүлгийн маань шилдэг 31 оролцогчтой нэг бол мандахаа монголчин нарыг та бүхнийг уулзсан. Бидний маань хувьд хэдийгээр хасагдсан ч гэсэн их гоё уран зоригтой нэрээ сайхан байлаа та. Тэгэх бах. Ингээд үзэгчтэй та бүхэнд өнөөдөр
Уянгалаг сайхан дуун дээр уян алхаа биеэрээ бүжсэн сайхан дуутай хууртай бүжигтэй сайхан өдөр байлаа. Хатан туул хамтлаг ирж өөрсдөө орон бүтээлээ сүрлээ. Мөн хоёр охин маань ч гэсэн дууж та бүхэндээ үзүүлсэн. Нэвтрүүлгийн төгсгөлд тэгээд төгсгөлд бас нэгэн өөрийнхөө амьдралын маягт өөрчлөлт оруулсан маш сайхан зөвлөгөөнүүдийг өгсөн нэгэн сайн аавтай хүүгийнхаа баатар аавтай та бүхэн уулзсан. Энэ ярилцлагууд нэг гайхалтай байлаа. Тийм 40 жаргалын хувьд бол цаг тутамд өөртөө сэрүүлээд тавьсан утсан дээрээ. Тэр нь юу вэ гэхээр өнгөрсөн нэг цагийн хугацаанд би ямар зүйлсүүдийг хийсэн бэ, юу хийж бүтээсэн бэ гэдгээ өөртөө дүгнэлтийг тэр сэрүүлгийг тавьсан байсан юм байна. Би яг одоо мэсгэлээд энэ сэрүүлэг өөрөө хавцсан дээр тавина. Амьдралаа хэрэгжүүлнэ гоё юм байна. Ашгүй юм байна. Сайхан зөвлөгөө. 30 минут болж байна. Өнгөрсөн 3 цагийн хугацаанд бид юу хийж өнгөрөө гэдгийг бодож бас болно тийм. Тэгэхээр яг та бүхэн бит хоёр ярьж өгч байна. Өнгөрсөн 3 цагийн хугацаанд та бүхэн дэвлийн томыг зоож ахлан бит хоёрын датагаар авлаа мөн зоож ахлангийн үргэсэн мэдээллийг та бүхэн сонслоо. За тэгээ студид маш олон уран-бүтээлчид маань ажиллаж байгаа. Зурагч, гэрэл техникийн, за инженерүүд гişэнд ч олон хүмүүс ажилласан. Сэтгүүлчид маань ч гэсэн ажилласан байна. За ингээд өнөөдрийн өгнө хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. Маргааш өглөө 6 цаг 30 минут хүртэл түр баяртай.